Яг одоо бол хэдүүлээ биткойнтойгоо танилцсанаа. За биткойны хувьд бол өчтөр би ярьж ирсэн. За ерөөхдөө бол яг нь эндээс энэ орой эвдрээд дээшээ Trism төлөвлөгөө авчираад тэгээд импульс төлөвлөгөө явах боломжтой юм байна гэдэг зүйлийг ярьж ирсэн. Одоо харж байгаачлан мэдээж энэ орой бол дээшээ эвдэрсэн байна. Trism-т бол ирэхийн хувьд ирсэн байна. Импульс бол явахын хувьд явжээ. Одоо тэгээд буцаад бас харахад энэ дээр очиод энэ хавцаа ч юм уу тийм ээ. Цаавал энд гээ үлдээд гэхдээ энд байх ямар ч шаардлага байгаагүй. Гэхдээ яг энэ хавцаал ингээд ирчиж ёроол үүсгээд, орой үүсгээд, ёроолоо буцаад ивдээд Trism төлөвлөгөө авчираад доош унсан байна. За энэ Trism төлөвлөгөө бол 9:30 үед ирсэн байгаа. Энэ оройн candle бол 9:30 үед гараад тэгээд ардаас нь баталгаажуулалтын candle гараад унагсан. Одоо дахиад Trism төлөвлөгөө ирээд унахад бас бэлэн байж байгаа. Ийм нөхцөл байдал дүр зураг харагдаж байна. Ерөнхийдөө бол яг одоо яагаад тэгээд юм гэхээр би нөгөө ярьж ирсэн daily time frame бол өөрөө аптай байтай байгаа. За daily time frame-ийн ап баяыг нь сайтар ажиглах юм бол үндсэн major руу бол одоо яг major-ын Trism төлөвлөгөө авчрах хэрэгтэй юм үлгэн байсан. Тэгсэн авч яах нь энэ оройг эвдэж одоо reverse хийснээрээ бас буруу ч юм шиг хөлгөөнийг хийсэн. Тэгээ энэ оройг дээш нь эвдсэн. Гэхдээ энэ resist-ийг давж чадаагүй. 1 удаа шалгасан, 2 удаа шалгасан, 3 удаа шалгасан, 4 удаа шалгасан эвдэж болж чадаагүй. Тийм болохоор хөдөлгөөн доошоо энэ спортыг шалгах гэж орж ирсэн. Спортоо шалгасан дээшээ өссөн. Одоо эндээс хөдөлгөөн хэрвээ 4 цагаа ингэж л эвдэж гарч ирж чадахгүй юм бол хөдөлгөөн бол доошоо явахаас өөр арга байхгүй. Одоо хөдөлгөөн энд ингэж эвдэж гарч ирж чаддаггүй юм бол хөдөлгөөн бол доошоо буцаад энэ daily time frame-ийн ёроолыг эвдээд энэ спорттой уулзаад энэ Trism-ийг хийгээд илүү доошлох магадлал нь өндөр болно. Дээшээ эвдэж гарч ирж чадвал шал өөр зүйл үүснэ. Одоогийн байдлаар бол 30 минут доошогоо ерөнхийдөө daily time frame-ийн спортыг ахин нэг удаа шалгая гэсэн сонирхол хамаагүй өндөр харагдаж байна. Энд оройн candle үүсэх ёстой. Тэгээ хөдөлгөөн мөн доошоо энийг шалгаад. За энэ шалгалт ч гэсэн амжилттай болж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж тийм ээ. Мэдээж daily time frame-ийн спортн дээр бол маш хүчтэй шалгалт орж ирсэн, маш хүчтэй ойлт явагдсан гэдэг утгаараа энэ шалгалт ч гэсэн амжилттай болох боломжтой. Хэрвээ энэ шалгалт маань амжилттай болсон тохиолдолд хөдөлгөөн хайчих вэ гэвэл дээшээ ингэж орж ирнэ. Гэхдээ гол нь энэ шалгалтыг хийхдээ 30 минут учиртай хийх хэрэгтэй. Энэ ёроолыг эвдэх хэрэгтэй. Энэ ёроолыг эвдээд дээшээ ингэж гарч ирэх хэрэгтэй. Энэ ёроолыг гэдэг нь энийг хэлээд байгаа шүү. Энэ ёроолыг ингэж эвдээд доошоо гарч ирээд буцаад дээшээ оройг эвдээд энэ Trism төлөвлөгөө авчирч чадах юм бол үндсэн хөдөлгөөн маань шууд дээшээгээ үндсэн нөхцөл байдлаараа ийшээ өснө л гэсэн үг. За энэ өсөлтийн хувьд бол ерөнхийдөө 4 цагийн reverse-ийг таамаглаж байгаа. Daily time frame-ийн resist руу очих нөхцөл байдлыг таамаглаж байгаа. Энэ маань өөрөө daily time frame-ийн уг resist дахин нэг удаа шалгагдах боломжийг олгочихж байгаа гэсэн үг ээ. Тэгэхээр тухайн resist ахаад нэг удаа шалгагдаад эвдэрх үгүй шийдэгдэнэ. За тэр үед эвдэрч гарч иж чадах юм бол яах нь шинэ орой үүсгээд цаашаа өсөх боломжтой болно. Дахиад эвдэрч гарч иж чадахгүй эсвэл энэ ёроол шууд тэр чигээрээ эвдрээд ингэж орж ирэх юм бол энэ таамаг илүүтэй боломжтой болж ирнэ гэсэн үг. Тэгэхээр одоо ирж байгаа 4 цагийн импульсын хөдөлгөөн буюу 30 минутын даун хөдөлгөөн бүгдийг шийднэ. Одоо энэ ёроолын дэмжлэг бол бидэрт ямарч хэрэгцээгүй болсон байна. Яг үнэ хэлэхэд бол тэгээ Fibonacci-гийн 77-тай учраас мэдээж ёроол хүртэл явна. За ёроол хүртэл яваад ёроолыг эвдэд гарвал энэ дээр уулзаж таарах гэдэг. Энэ дээр уулзаад хөдөлгөөн маань доошоо унах боломжтой болно. Тэгэхээр ёроол хүртэл явах одоо үндсэн хөдөлгөөн маань өөрөө яаж явах вэ гэдгийг л бид нар харж хүлээнэ гэсэн үг шүү дээ. За ийм л байна. Биткойны хувьд бол нэг иймэрхүү анализтай сууж байна. Тэгээ бүгдээрэнд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.